Монголчуудын Амжилт радио 88.1 урлаган дээр Сугатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгааг сүрэтагаар Яна нэвтрүүлэг байна. Эрхэм сонсогч танд шууд үрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 3-ны пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. За студид хөтлөгч Мега, Чимба, Анжга, Гэрлээ, за найруулагчаар Мөццгийн төвшин байрнаар ажиллаж байгаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Wellness-ийг Wellbear Shop-оос Wellbear Shop цэгийн, за мөн ширхэгчлэн тунгааж шижирлэн бүтээг сүрэтагаар гачуур тэгэл хамтран ажиллаж байна. Чимбат яагаад бөмбөр зөхгүй байгаа юм бэ? Чимбак тоглоом таах хүүхд ороод ирлээ. За манай хар чимба орж ирсэн учраас тас харанхуй боллоо гэдэг сэдвээр ярина. Энэ өстэй адиазуур зогцсон байсан сэдв байхгүй юу? Сэдв бол эрх өмнөх 7 хоногийн пүрэв гарагт бүх сэдвүүд зогцсон тийм ээ. Яг ингээд таарчлаа. Яг ингээд таарчлаа шүү. Орхон гайхсан юм аа. За хаяа. За манайха өгдлөө сонсороо заяа. Гинт бүх гэрэл гэгээ өгөө болоод нар авахгүй, гал байхгүй, тас харанхуй болсон. Ямар ч гэрэл гарч иdən асаагуур шүдэнс байхгүй, ажиллахгүй за ерөөсө байхгүй шүү. За ингэ бүр ингээ хамар дээрээ тавьсан хуруугаач болж харахгүй. Тийм тас харанхуй юм уу? Тийм ээ. Чимбак шиг үү? Би болтой ингэж гарлаа. Намайг тань бохоо гэж аваад ирсэн. Яа тийм нэг гүн харанхуй заяа. За тэгтээ хоолунд бол хангалттай байгаа шүү харин. За яг ийм нөхцөл байдалд орсон гэд бодох нь тийм үү? За асуулт нэг. Та хаана баймаар вэ? Харанхууд орших газраас сонгоорой. Яагаад? Хаана байвал нэг тийм тухтай байхын хав харанхууд. Хоолунд бол байгаа гэдэг байгаа шүү дээ. Хав харанхууд. Орл байна шүү дээ. Сайхан удаал. Би юу ямаар вэ? Би тавилгын дэлгүрт байж юмаар вэ? Тавилгын дэлгүртээ яагаад? Ор байгаа шүү дээ. Тухтай гэсэн мэттэй. За тэр танаа гэрт ор байдгүй юм уу? Гэтэл тавилгын дэлгүүр чи олон ортой шүү дээ. За. Гой орон дээр хэвтмээр шүү дээ. За. Чимбагийн хувьд Хүссэн газараа болох юм уу? Болно. Өстө өссөн газараа болно. зүгээр ингээ сайхан фантазаараа. За тэгвэл ийм зав. Нөө бассейнтэй, саунтай, караокетэй амралтын юм газрууд байдаг шүү дээ. Тийм газар сонголоо. Та хар орон дээр унтах уу? Бассейн бүргэлдэж аюуллаа. Бассейн нүрд хар өгдөө тий. Бассейн патарахгүй шүү дээ. Чи ер нь аль тэгвэл юу нь юм бэ штэ? Нэг гомь, соёл моёл, инканто тавьцаа нэг саун дотор л байж байгаа юм байна тийм үү? Тий. Гэхдээ юу байдаг штэ нэг өрөөгөө дамжаад ингээд ийш нараал тий. За төсөөл өгч. За окей. За. Ямар би яг ингээд тааштай залуу шүү дээ. Ааха. Би хаана баймаар вэ гэвэл Мэнингийн талд Монгол гэрт баймаар байна. Юм мөргөн бүдэрч унн мон гэсэн байхгүй амар. Мэнингийн талд Монгол гэртээ. Тэгэл байж юмар. Би штэ сүнс юм уу? Тэгэж. Би штэ те. Ерөөсөө надаа ингээл шууд л заяа. Бид нар ингээд жоохон бахта тоо тасархаар ингээд нуудаж тоглодог гэсэн баггүй юу? Тэгээ манах 3 өрөө байртайстай би дандаа ингээд ширээн дор орж нууддаг гэсэн. Тэг харанхууд ийм ширээн дор аягүй тийм тухтай байдаг баггүй юу? Би гэртээ ширээнд ороод байж ямаар байна. Одох юм байна. Тэд жоохон одол яах. Гээ ингээд ширээнд ороо ингээд амар ахгүй ингээд ширээнд орно юм үүрэн дотор байгаа юм шиг. Тийм. Манайхаа бид нар ямар ч тохиолдолд хоол унд илбэгтэй байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Бицсаар явна шүү дээ манайхаа. Тэрийг бас бодоорой. Хат харахгүй байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ би хардаа гэртээ байгаа үн чинь бол тий хаана юу байгаа бүх юмаа мэднэ ингээд баг гарт юмнууд орцсон байгаа шүү дээ. За энэ хавьд ингээд ядчихэд л манах ч ингээд яг тавьсан газараа л байж байгаа. Хэрвээ тийм байхгүй бол би ууралдаг төрлийн юм байхгүй юу? Тийм учраас хаана юу байгааг ингээд тэмдрэл ингээд олчихно шүү дээ. Тийм болохоор сайн сонголт юм. Би гэртээ ширээнд ороод баймаар. Ширээсээ олдохгүй шүү. Тийм ээ тий үнэ. Тэр бол сайн сонголт юм байна уу? Нэр сайн сонголт. Орой гарахгүй шүү дээ. За. Энэ яг вэлнсийн бассейн чинь нэ.
Чи бүхэн байгаа гэж бас 0 байгаа шүү дээ. Чи олохгүй штэ. Хад харахгүй юм чи. Тасан шүү дээ ингээ жоохон Чи яг бассейн шээгээд чи баарнд нь баах гэж байна. Нэрэ. Тэгээ бүх юм ингээд нөө гэрэлтэй болсон чи бассейн амар өөр өнгөтэй. За та өөрөө гэрээсээ холд явж чадахгүй тэгээд өөрөө хаана биш. Би ядгийн би менингийн талд байгаа юм чи гараад болоо штэ. Хаач ядгийн юм. Менингийн талд би ер нь хаач ядгийн. Манай тавилгын дэлгүүр 0-той байгаа. Чилтэй тавилгын дэлгүүрт баахан тавилгын дундуур өстө бүдчээд юм мөргөөд дайлангаа алдчихж 0 олж очиж штэ. Ядгийн ахын төлөвөөр дуртай орон дээр баач хийж гал тэгэл дараагийнх руу шилжээл яваад байхгүй. Би зүгээр Ямар заваа юм бэ? мөлхөөл явж ийж бодоод байгаа ш. Юм өргөл ядаж энүүгээр мөргөн штэ тийм үстэй. Нүд мүдэд тэслэхгүй байхгүй юу? За. Тий ядаж оройгоороо мөргөн штэ. Йоо. За хөгжилтэй яг гоё болох юм байна. За. Би бол яг тэгж бодоод сонгоцсон байхгүй зүгээр. Гараад хаач ядгийн. Таныг гэхдээ таны сонголт арай хөгжилгүй сонголт уу? Гүйгүй. Би зүгээр л энэ эрсдлээ л бод. Эрсдлээ бодоод байгаа байхгүй. Ямар ч За. баг шиг харна штэ. Тий. За оршсон штэ тий ингээ орших газруудаа олцсон тий манайхаа. За тавилгын дэлгүүрт саавн дотор менингийн тал би бол гэртээ байгаа. За хоёр дахь асуулт Чинбата. Та хинтээ баймаар байна? Хоёр хүн сонгож болно. Бас яагаад? Эндээс юм уусгал өөр газарсан. Хаанаас ч За яг одоо би тэндээ жоох ууж идмээр байл тойрог авчдаг ч юм уу. Зүгээр өөр юм юм. Удаж өвтөрөө яг намаа байхгүй. Яг тэгчихсэн. ууж идмээр та иргэсэн. Ингэж хаач. Би өөр юм ярьсан. Дараа нь нэрч тэр тийм яриад. За. Йоо. Өчигдөр би зүгээр гаднаас авах юм бол гаднаас ч явах тий. Одоо тийм аргуныг би За хэдүүлээ ингэ төхөө. Яах гээд байгаа? Яадаг. Хэдүүлээ ингэ. Ажлаас нэгийг гаднаас бүр хэнийг ч хамаагүй гадна дэлхийгээс нэгийг гээл. За тэгээд. Окей. Ажлаас нэгийг дэлхийгээс нэгийг. За. би сая бол яг уг нь аргун чанцаар бодчихсон байхгүй. Нэг үе ингээд сайхан юм ярмаа бол ярьчин эсрэг чимээгүй ингээд гой баймаар бол гурлаа чив чимээгүй тал талд. Тэгээд өөртөө тухтай байж унтуул заавал юм яриад байхгүй. Та гурав айгу тухтай гэж ярьдаг бол айгу тухгүй гурав хүмүүс штэ. Энэ аягүй сонир сонголт. Чимээгүй вэ гэдэг нь Аргун амар юм байлээ. Өглөө гоё юм байлээ. Аргун чамайг юу ч ярьсан чимээгүй байж чадахгүй шүү дээ. Үгүй цаа чи яриул бас яриад байж чадахгүй байхгүй. Одоо чимээгүй юм бол чимээгүй болсон. Хайрга хааштай штэ юм чимээгүй манад ерөөсө тийм тайван бит хүмүүс байхгүй. Та буруу бод. Харин ааш нүдлүүд нам дугаад болчихно. Үгүй нэг хүн Энэ хоёр ч хөөе ажлаас хөөе зүүн дөрвөн зам хүртэл ханиндаа алгасан хоёр хүн шүү дээ. Энэ хоёр чинь аригуу энэ хоёр ч. За Тийм. тийм алхалаа. Энэ хоёр чинь тэгээд Ам уураагүй өглөө ярьж дэлхийд өнөөдрийг одоо бас хэдэн өдөрч хөтөлчөвдөө те. манай хомын Тий. Гэтэ бол хамгийн одоо юу бол чимээгүй байж чадах хүн чи манай анжгаах байхгүй юу? Ууж идээд яасан шууд гэртээ харж мэрдэг зөө. Амар. Тэгэл амиа цуглуулаад таг. Тий. Айгу амар. Тэгэл чимээгүй бол. Харахад бол манай анжиг бас муугүй сонголт хоо энэ бас юм яриул ярьсан. Бит хоёр ч янз бүрийн байдлаар тоглоом зохиогоод бас юм яриад Тийм шүү дээ. Чимбаг ингээд ботсон шин чи бүр нэрээ альчиг фракцийнхантаа нийлдэг амар нийтж хүн юм байна штэ тий. Хут. Залуу. Мега ер нь мега жоохон нэг нь хааж гараа. Баач амар Чи дургуул. тэр төвшөөгийн бай барын дээр бүр алсан гэвс тий. Хүүе. Зургийг сонсох нэ. За Чинбата одоо яг маазраадах та дээр ихшги. Одоо ерөөсө маазрахгүй байгаа байхгүй та. Үгүй би ингээд бодсон бохгүй. Манай ажлын та гурыг давж гараад Тэр өдөр алсан гэд өнөөдөр энд оруулж ирсэн. тоолыг байхгүй гоо зөө. Чи очоогүй юм уу? Би байж байгаа явцсан. Одоо яг дундуур дайж ор. Үгүй харин мега бас тэн чи юу байсан бохгүй. Ядарсан. Унтаж мунтаж яг тиймэрхүү байдалтайсан. Тэнгүүд над юм ярихад айгүй гоё тухтай байсан. Та заа. Хонгүй газрын бог болсон юм уу? Цайны цагаар та гурын дундуур орж юм байна гэж бас л шүү. Тухтай гоё байсан ч гэж яах шиг тий. Бид гурыг байхгүй он тэнд чимба зүсэн байсан юм байна тий. Галзуурсан юм байна л да. Үгүй Чинбаг заяа. Цагныхаа талаар бүгд 2 цаг лекц тавьсан заа. Зүгээр нэг цагны талаар заа. Би унтахгүй яадгийг. Бүр уйлж мөөл ингээд ерөөсөө Хүмүүс яга инегээд байсан. Урмич юм бодсон бахан За. Бүр аймгийн нүднээс өлмөс гарч марцсан би. Яа. Гэсэн. За амьд юу ч ярьсан уйлдэн штэ. Тийм үү? Тий. Баярын нөлөө инегээд нөлөө. За ингэсэн хөө. За. Гэтэ аймгийн чакранд хүрээгүй. үнэхээр амигч бас ядарсан байсан. Тэр чи бүр дундад зуунаас жилиг эхэлсэн гэсэн ш. Тэгээд юу одноо өргөгчсний
11 бас дээр ингээл чакранд гинэн байна да. Тийм би ч угаасаа Чимбата нэг фракцийн хүний хувьд дээ штэ яг нөхрийг ингээл яг тэгэл явах гингүүд нь би яг таслан зогсоож чаддаг байхгүй би бол тэгэл өөр яриадс би өөр чинь аваа явчих байхгүй. Та нар чигэж чадахгүйгээс болоод ганцхан цагны талаар 2 цаг яриулсан байж наад хүнээрээ. Энэ хүн өөрийнхөө яриаг айгүй гой талсан зогсоож ийсэн. Оо бүрүү. Энүүнээс яриулаад. Манай ах чи бүр дундаас эхлээд заа өдөр рококо бароко үеийг ч гэсэн мэддэг юм байлээ. Бүр тэрнтэй бүр ингээ холбосон гээл бодсон. Сүүлдээ амфитеатр болоо явсан. Харигуунтай нийлээд гэгэрчлээ. Самд олондоо мэдлэг түгээс яа. Ер нь бол шүү дээ. Өнөөдрийн сэдв бодоод Чимбат жоохон хүндэтсэн байхгүй. Зүгээр жоохон бүрэнхий байхад л болно шүү дээ. Тэгэхэд чи тас харахгүй байхгүй. Бүрхий болох да. Зүгээр жоохон бүрэнхий байхад л болж байгаа байхгүй. За. Би шүү дээ. Би 2 хүн сонгоно гэвэл ууг нь би Чимбаг сонгоно гэж бодсон байсан байхгүй. Тэгсэн чи ингээд төлөвлөгөө өөрчлөгдөж Чимба ороод ирлээ л дээ. Чимбаг сонгохгүй би нэгийг нь өштэй хэнийг гэрлэг аав. Гэрлээ нэг хүн нь болно. Нөгөөх нь энэ Японы тэнэ явчлаа. Японы нэг Японы юун дээр гардаг нэг жүжигчин хүүхэн байдаг юм аа. Аюу гоё хүүхэн. Тэр харанхууд хөөхөн сайхан мэддэхгүй шүү дээ. Гоё. Яг яагаад тэр хүүхдүүдэрийг сонгож байгаа юм бэ? Чамтай бол хоёулаа ингээ ярина штэ өөдөхгүй штэ юм яриад тийм өстө тоглоом даргаан болгоод ингээд тэр хүүхэнтэй яг яах гэдэг. Тэр хүүхнээр яах гэдэг. Тэр Японч нь хэл мэдэхгүй юм чи манай хоёр нөгөөдгийгөө мууж болно бас хэл мэдэхгүй юм чи тэр хүүхнийг янзлах гээд байхгүй юу та энэ чамаа гой хүүхэн юм уу алаач тэгээд явж штэ энэ хүүхнгээд тэгснэ тантай хоббацж хийж байгаа. Угаасаа замраа нэрч үед би эрэхтэй юм баггүй юу? Тэгтээ хамгийн новшин бүр ингээд тэр хүүхнээ муулангуудаа тэгээд янзлах гэдэг. Тийм штэ тэгээ бид тээр ингээ ярьж би ямар байна андаа гэдэг тэнгүүд шалмяа юм байлээ. Тэгээ ууш за өөдөөд нэнтиг унтаа гэдэг унтаа штэ. Тэгээд ингээд би заяа Куку гэнгүүт нөөдх нь энэ гэдэг. Тэгээд болоо. Ерөөсө. Тэгээд тэмтэрч очиж штэ чи харахгүй юм чи. Энийгээд чамааг энэ хүн хийгээд тагсан. Мегаг ярьсан. Тэгээд иржсэн чи та ингээд андуурчул яах вэ? Би ярьжтэй те. Энэ хоёрын зандаа энэ хоёрын хувьд харин эргэтэй хүн гэдэг штэ. Ойлгож байна уу? Хэрв андуурвал те амьсгаагаа түгчих болов алгадах болов. Алгадсан штэ. Ийм аюултай Кирээ дунгаж шууд. Японоор ярьж байсан. Эрэгтэй найз байж боддгоо. Самамасан юу. Йоо за хамтраалагч танилцуулсны дараа мега хоёлоо яриац хэнийг сонгох яриа заяа. За Улаанбаатар хотод 17 цаг 25 минут болсон. Манай найруулагч санал асуулга оруулсан байна. Та ийм нөхцөл байдалд орвол яах вэ? Аад нь өстой юу ч хийж чадахгүй байсаар өөхөх баха гэж байна. Бэд нь яаж ич тэмцээ дурт амьдрахыг хичээнэ гэж байна. Бэд нь хин нэгнийг бараадаад хий гэснийг нь хийгээд амьдрнаа гэсэн байна. Гэд нь ойр хавийн нүхтийг цуглуулад омгийн толгойлгоч болно гэнэ. За манайхан санд асуулганд идэвхтэй оролцоорой. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Wellness-ийг Wellbe Shop-оос Wellbe Shop-ийг юмэн хамтран ажиллаж байна. За нөгөө чиний нөгөө Wellness Wellness гэдэг чинь ерөөсөө шүү дээ ийм нэг усанд ордог газар биш юм байлээ. Би ойлгосон. Wellness гэдэг чинь бол ерөөсөө эмэгтэй хүний бүх гоо сайхан, дотоод гадаад гоо сайхан бүгднийг нийлүүлэл Wellness. Дан ганц эмэгтэйч гэхгүй ер нь бол хүн бүрийн эрэгтэй эмэгтэй бүх хүний. Ерөөсөө тийм. Одоо энэ Лондо Вилла гэсэн нэг гой өстэй өгнүүд Оросын телевизээр рекламаар явуулдаг гэсэн мөн үү? Мөн яг тэр. Та одоо Чимбах ингээд нэг бас нэг жоох юм шингэрэлтэй өстэй штэ. Одоо ингээд тийм. Гүг та ингээд одоо ингээд шууд хуйхч харагдаж штэ. Та энэ Nike-ийн гээд одоо энэ Wellbe Shop-цыг имэн дээр борлуулж байгаа энэ мэрэгжлийн энэ үс харчлагын бүтээгдэхүүнийг аваад хэрэглээ үзээрэй за. Тэнгүү таны наад Чимба найзаа чи эдний штэ те эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг дотроос уувал цайрах болоо ядраа. Ширек нэг ингээд нэг Чимба ширек нэг штэ те илжигтэйгээ нөгөө нэг одоо ширек цагаан мөр юу хоёр болчдөг штэ гой залуу хоёр болчдөг штэ. Үсээ ингээл хайр болдог штэ. Тэр шиг Чимба тэгээд ороод. яг ширек нөгөө ингээд хүн болдог штэ. Тий яг тэр шиг тэгэл ингээд ороод ирнэ наад чи гарлаа. За тэгээ ер нь эдний бүтээгдэхүүний чанарыг мэддэг олон эргэлэгч байдаг учраас хаанаас ч хизээч захиалан найдвар төргөл авах боломжтой байдаг нас давуу талтай эдүүд дэлгэрэнгүй мэдээллийн
7711 71 71 гэдэг утснаар аваарай. 7711 71 71. За Wellbeing Shop Цэгийн гэж ороод мэдээлэл авах боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Wellness-ийг Wellbeing Shop-оос Wellbeing Shop Цэгийн хамтран аялагч байна. Баярлалаа. За яана нэвтрүүлэг үргэлжилсээр өнөөдөр бид бүхэн хамтдаа тас харанхуй боллоо гэдэг сэдвээр ярилцж байгаа. За би штэ те. Дотроос бол аригаа авнаа. Ари чинь аюу амар ахгүй юу? Ингээд хэрвээ ингээд ари бидний сэтгэл зүйн байдал ингээд тааламжгүй байх юм бол хоёулаа дуугаар ороод ингээд гүлтэгээл хөвтчихэн зай. Тэгээ бид нар чинь нөгөө нэг юм интроверт хүмүүс адилхан тийм олон хүмүүн дунд юм тухгүй байдаг талдаа. Тэгээд ярмаар байвал пүүст арич амар хов бацдаг байхгүй юу? Тэгээ сайхан хов бац чинь тэгээ сайхан ингээд амар тийм ойлголцоход амар хүн гэх юм уу да тий. Аригаа сонгоно. Тэнгүүтээ гаднаас бол би тэгтээ тэр хүний нэрийг хэлмээргүй байна. Нэг залууг авнаа. За. Гэхдээ Монгол юм уу гадаад юм уу? Монгол. Монголоо бид нар таних юм уу танихгүй юм уу? Та нартай танилцуулнаа. Одоохондоо Америкт байгаа. Америкаас ирэхээр танилцуулнаа. За. Би болохоор дотроос одоо юу анаа номойгоо авнаа. За. Номойг би ер нь номой намайг амар штэ номойтой авчвал та хоёр нүрээрээ мөргөлдөнө гэж хизээж байхгүй. Харахгүй ч мөргөлдөхийн зовлон биш штэ. Номой юу аадаг байхгүй. Номой нэг тийм би намайг намаа чирж яваад би бас намайг чирж явдаг нэг тийм төрлийн юм хоёр юм баггүй. Хоёрыг шаад чи намайг яаж чирэгддээ? Чамаа намайг яаж чирдээ? Намайг амар сайшруулдаг байхгүй. Тэр утгаараа. Би намайг жоохон хурдсагдаг байхгүй. За. Тийм хоёр өөр төрлийн юм болохоор намайг авна. За. Гаднаас болохоор би хэлмээргүй байна. Тэр хүү Японд байгаа. За уусан. Ойшоо. Би тэр үнийг хэлмээргүй байна. Тэр хүн оюутлахад байгаа. Одоохондоо гэж. За тийм байна. За. Ихтэй юм уу? Хэлмээргүй байна. Бас чи эрэгтэй хүн авч явбал чи намайг алдсан шүү. Хэдэн хоногийн дараа л нөгөө хинэ гэж нөгөө хоёр нь харах. Та хоёр хаана наа гэж хайцсан юм шүү. шүү. Харахгүй дуусаад алга. Юу дуграад Та хоёр юу хийгээд байгаа юм бэ? Намаа амын гарц чимээг байх. Дуурай гэж тагчих. Нөгөөд нь яг нөгөө нэг базуулдаг юм да орсон. Ихчээ явсан юм шүү. Ингээд үл би хосоолоо явлаа шүү. Чи өстө хаашаа залж чадахгүй. Тас харахгүй. Нэг нь Япон залуу болцсон уу? Юу болж вэ? Номой той булаацалч юу болж вэ? Мэдгүй. Намаа бол алан шүү ерөөсөө. Чимээгүү. Гэл тэгээд утгагүй та нартай танилцуулнаа. Аюу талгаад байгаа. За. Юу анжиг мега би Чи чин дөрөв шанцаа аргун хоёрыг сонгочоогүй дахиад юу? байхгүй мó. Юу солиороо дээ. Таараад ирж. Энийг гарах. Тэгээ нугасаа чамбахын камер хийдэг гаргаад. Та нар манай Ногоо юм сууж штэ. найруулагчны зөндөө гаргасан байсан. За. За дараагийн асуулт анжих сүрээ. За танд хин нэгнээс өшөөгөө авах боломж гарвал хинээс авах вэ? Яаж? Одоо харанхууд харагдахгүй шүү дээ. Хин юу хийгээд байгаа нь мэддэггүй юм чинь. Мэддэхгүй байхгүй. За хинээс өшөөгөө авах. Гэрчгүй гэмт хэрэг үлдэх гэж шүү дээ. Өшөлт авах явуулах гэж шүү дээ. Амар муухай. За. Хинээс өшөөгөө авах уу? За би ер нь юу яана? Би нөө хинээс Дональд Трампаас өшөөгөө авна. Яадаг Тэр хоёр дургу хөдлөд байгаа байхгүй юу? Йоо. Дональд Трамп юу? Та бодож байгаа юу амар. Тийм Дональд Трамп. Хөөе өнөөдөр хамгийн амар зөө. Тэгээ зочны цагаар нөгөө аглуу одно хоёр орж ирсэн чинь уул нь Америк руу явж Америкт байгаа монголчуудаа гоё тоглолт хийгээд байгаа юм л чинь бүр 100 хуудас юм ингээ бүгэлж гэж өгсөн гэж хэлсэн шүү дээ. Тэр Дональд Трампаас болоод алж байгаа юм биш үү? Ер нь Америк руу очин тул би Дональд Трамп гэсэн чинь өстө болохгүй байна. Дональд Трамп чинь харанхуйч гэсэн бас хамгаалагчтай байх юм. Би ер нь чуйтэйгоос өшөөгөө авна. Халтар царайтын чуйтэйгоос. Тэнж өгөх юм аа нэрээ. Би ер нь шийдлээ. Япон яваад. Бэж та хүн амтан янзлах гад штэ. Жинхнээсээ ингээд бодийг хөдлөх гээд ах чи амьд хүн ярил та. Чуйдоо чи амьд ам. амьд байгаа. Тэр яагаад нөгөө халтар царайтын нөгөө хоёр ихнийх нь нэгийг нь хулгайлдаг штэ. Би бүр одоо бодглоор дургу хөдлөд идэх хөөх. Тэр мөг одоо бодглоор л.
тэрийг харахгүй Би очиж анжигаас шүгэ авчлах уу? би алан. Болно. Нав гар би ингээд тийш орж ирэхэд уг нь яг хуу камер зүгээр гарсан бол хүмүүс өглөө оронгууд чи цагаан юм биш тэгэл тэгээд нав ингээд юм ярьж микрофон байхгүй гэдэг элемдуулаад Шүү дээ одоо та бүр ногоон болсон шүү дээ. тэгээд би одоо тэгээд л харагдахгүй гэж байгаа шүү дээ харахад юм ажигаа аваач Чи нэг ширэг шиг л барагдчих. Доктор нь муухай орчихсон шиг харагдав. мөнгөд яасан байх Йой. За бас нэг төгрөгтэйгээ хэрэгж гарлаа та. Наа чи муухай цухаараа зүгээр л гардыг. Тэгвэл анжиг баригдах гэдэг байгаа байхгүй Мөгийг ч бас нар шиг хүнтэй. За. Надад нэр нэг тийм яаралтай сүрхийн наашин цааш нухчгаар хүн алгаа. Чуйто хүрээс л өшөг авгаасаар аргаалга. За. Үгүй надаа бас тийм өшмөс сансан бохоо. Тэгтээ яг ингээд хин нэгнээс харин тийм ээ. За одоо би тас бодоол энэ одоо яад юм бэлээ. Чамд бодсон юм байл чи хэлжээ. Би гэхдээ ер нь бол хав штэ тий. Ингэж боддог байхгүй юу? За. Жангум дээр гардаг. Нөгөө нэг чаа хатна уу? Чаа хатна л зэвэн штэ зүгээр хүүхдийг тий. Хөрхөн тоогооч могооч болгож явах чи амар байлаар хатаарах уу? Хүй цаад чи одоо амьд бүр сэрүүн. Тэд бүр сайхан амьдраа явж байгаа шүү. Үшээ тэгвэл би юу ачил та. Нөгөө нэг эхнэрийн өрхийн нөгөө нэг яринээс үшээ авчил та. Би Шинээрээ нөө. Тийм цаад чи бүр янзын гой залуудаа суудсан. Жинхэнэ хүн шиг амьдраа явж Хаагур байгаа. яг юу яагаад гэсэн Сүхбаатрыг хор өгсөн ламраа хүмүүс чулуу шидсэн гэж үжигчэнгдээ мэдгүй гэдэг шиг хөөх юм уу гэмгүй хүмүүсийг яах нь Гүг чуйто ч өстэй зэвүүн болох гэж байгаа. би ихтэй одоо бод жигнэсээ бодчихлоо. За. Жигнэсээ бодсон. Би сая амьдрал чам жүрж өгөхөд гэдэг киноны нөгөө нэг охины одоо нөгөө нэг охинтой анх суугч исэн хүн хадам ээжээс болоо болцсон байхгүй юу? Тэр хадам ээжээс нүшээ амаар байна. Хэрвээ тэр хадам ээж нь гай олоогүй байсан бол тэр хоёр суугаад амар хүүрх аз жаргалтай амьдрах гэсэн байхгүй юу? Хин хоёр. Амьдрал чам жүрж өгөхөд Нөгөө нэг хүүхний охин нөө. охиных нөгөө анхных найз Аа за тий. тий тэрний ээж 8 мангар шүү. Нөгөө нэг цэрэгт яваад ирдэг залуу юу? Өө нэрийг мартчих. Тэдний ээж чинь аав нь охинтой ижлэхэн нэртэй. Тий. Мөн бидтэй. Чи багтаа тэр кино үзсэн үү? Энэ зэвгүй. Энэ наад чи юу За. үзчихгүй шүү дээ. Үгүй. Би зүгээр битээр сонсдог урлаг кино сонсдог урлагаараа л ярьж өгсөн. Ерөнхийдөө бол утга агуулгыг мэднэ. Гэхдээ үзээгүй байгаа. Чимба анжгаагаас өшөө. Чимба ганцаараа Монгол бодит хүнээс өшөг авч. санаа зовж Чи тэгээ намайг яах юм? харахад жоохон ингээд Чи сайдаа л намайг цагаан амжгаал гэнэ үү? нэг нь ясалцаад нэг жоохон гэж яах нэг уурлуулаад Яг маадэрч байгаа юм шиг үнэ хэлдэг яг яах юм. Тэгээ чи алга болчих юм уу? Чи ч алга болоход амархантай. Хоёул чи юу ажихын гар дугуй яах вэ? анжиг бол зөндөл Би тэгтээ ингээ бодсон чинь мөөгийг одоо би 8 жил ажиллахад хил амаараа дийлэг байхгүй юу? Пүү мөөгийг яах вэ харин? Мөгийг янзалмаар байна уу? Хилийн тасчих байгаа. Чи ингээчтэй. Мөгийг чи өстө хэнийг нь мэдэхгүй юм чи мөгийг зүгээр харахгүйгээр нь янзалж байгаа чи. Йоо тэгэхээр ямаараа би яг тэр ямар өшөө авалтыг. Дараа л хэлэхгүй юу? Та миний за. Харин ч жаргаач ш даварсан. Мөгийн үйлдэл ингээ өвдөө тврээ сууж ингээ бодлоо. Яг штэ. Тэр хин хинээс өшөө аваад байгаа нь тэгээд Үгүй чамаач ч мэдгүй. Мөгийн худлаа бас давхарж аргач юм байна. тийм штэ жаргаачих байхгүй юу? Тэрийг ямар юмны өшөө авалт гэх юм. Оо яаж жаргах байгаа. Үгүй энэ янзал гээд байгаа штэ. Би уг нэг Яаж янзлах юм? За хамтраалагч яриа да. За Улаанбаатар хотод 17 цаг миний эрхийг хассан замын цагтаагаас өшөг авмаар даач нэрийг мэдэхгүй. За 17 цаг 36 минут бас битээ имзэсэд өндөд байгаарай. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ширхэгчлэн тунгаад шижирлэн бүтээгсээрээ таар гачууртэл хамтран ажиллаж байгаа. За. Янзын гоё хотхон. Тийм ээ. Юу янзын гоё юм бэ гэвэл өштэй. Бүх насаараа захилгааны мөнгө төлөхгүйгээр амьдарч болно гэдэг байгаа байхгүй эдний хотхон. Яг тэгэхээр эднийх өөрөө юм дээр нарны панелтай. Тэгээд та одоо жишээлбэл захилгаан баг хэрэгэлдэг зуны цагт бол илүү гарсан тог захилгаанаа улсдаа зараад өгөөд зараад ч яах өгөөд тэгээ өвөл болоод таны захилгааны хэрэглээ ихсээд ирэхий алдад 100 өгсөн захилгаанаа авъя гэд үнгүү хуцаагаад авчихна. Тэгээд бүтэн одоо амьдралынхаа туршид нэг ч тогны өгөхгүйгээр амьдрах юм болцоог энэ гачуурт хийл гэдэг хотгоо одогж штэ. Би ингэсэн байхгүй юу? Би нэг төөрөөд машинтаа төөрөөд тэгээд ингээд нөгөө нэг
гачууртаас тэнд явсаар хагаад шар адаас нөө ороод ирсэн байхгүй юу? За тий. Тэгсэн чинь энэ яг нөгөө нэг хотоос ирж буцах зам нь амгалан шараа дээр ирж болно гэдэг чи ямар төвчрлөг амар гой замтай билээ шүү дээ. Тийм шүү дээ. Харин тэгээд энэ чинь ийм боломжтой байна. Тэгсэн Улаастан гол дээр нэг шин том гүр баригдаад одоо зүгээр Улаастагаар хойшоо эргээл тэр гүрээр гараад шар адны нөгөө нэг танаа эмнэлгийн хажуугаар зүг сүнхгээд ороод ирнэ. Одоо бол зүгээр ингээ харахад яг би сайн нөгөө пэйж рүү ороод харсан. Яг уулын ингэрт хоёр давхар юм хаус байгаа байхгүй юу? Ер нь бол хүмүүсийн нөгөө мөрөөдлийн хаус гэж ярьдаг штеп. Яг гой байгальтайгаа тэнгуудаа нэг гараж, машины гараж. Цаана аюу гой мод зод байгаа штеп. Тэгээ трастай тэн дээрээ гараад сайхан кофе уугаал те. Ямар юмтай? Трастай. Тэгээд одоо эн чинь юу шүү? Одоо ингэж анзаа юм. 3 игний юм хауснууд байгаа байхгүй юу? Хамгийн арын игний нь бол айл үшээ ашиглалтанд ороод айлууд нь орсон тэрч битгийл манай Rocket Bay амьдардаг. За тэнгуүтээ хамгийн нүүрэн талынх бас ашиглалтанд орсон байгаа. Одоо тэнгуүт одоо хаана ямар газараа захиалаа яг тэр хоёрын дунд нь баригдах. Та одоо ингээд 4 блок 12 айлын орон сууцсан дээр захиалгаа байгаа байхгүй юу? Одоо бол. За тэгэхээр би угаасаа нөгөө яг мэрэгжилтэнтэй нуулцсан байхгүй менежертэй. За дид бүтцийн ажил нь бол 100% хийгдээд дууссан. Яг ингээд дотроо ингээд дандаа гой засмал зам амтай машины зогсоол мөсөөл янзын гой заяа. За тэгэнгүүтээ нэгдсэн септик системтэй буюу одоо 80 м гүний худагтай. Тэгээд тэнцэнээсээ би мэдээж тэнд байгаа юм чинь гачуурдад байгаа юм чинь за танах усаа яаж байгаа юм бохроо яаж байгаа юм тий. За захилгаанаа яаж хийдэж байгаа ингээд бүгдийг асууж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөө усныхаа асуудлыг болохоор 80 м гүний худагтай тэгээд нөө нацаасаар шахаал айлууд руу бүгднлүү ингээд түгээчж байгаа штэ тий. Тэнгүүдээ бохор нь болохоор зэрэг мангар том одоо нөгөө юм йонкс шиг юм руу ингээд газар тухсан байгаа йонкс руу ингээд орно. Нэгдсэн систем дээр айлуудад бол түүч хамаагүй. Тэнгүүд тэр чинь ингээд 3 давжлагта дээшээгээ шингэн эхлээ ялгарна штэ яаж ч бодсон. Тэнгүүд шингэн нь ялгараал тэгээд дараагийнхаа савлгаар ороод дахиад тэнцэнэ ингээд цэвэрлэгдээ тэгээд 3 дахь дээр саарл ус болж очиод тэгээд нөгөө нэг тэр хавийнхаа ногоон байгууламжийг услаад ингээд ашиглахдах нь эргээд ашиглахдах нь. Тэнгүүд доор нөгөө хамгийн ихний доор нь ингээд нөгөө даг болоод үлдчихэж байгаа штэ тий. Тэрийг нь болохоор сайхан соруулцдаг штэ маш авчираад за ингэж асуудлаа шийдэж байгаа шүү заяа. Тэг ганцхан юм билээд нэмээд хэлж болох уу? Нөгөө Солонгос байгаа хүмүүс байдаг штэ. Солонгос хүмүүс нэг 50 сая хүмүүс байгаа. Тэнгүүч яг тэр хүмүүсийн мөрөөдөл тэр байхгүй. Ингээд үнэхээр гоё юм орон сууцны хороолт амьдарч байгаа хэрнээ жоохон баяжих юм бол өөрөөсөө тусдаа газартай болоод ийм байшин барьж амьдрах юмсан ингээд. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн 77194488 гэдэг утаснаас аваарай. 77194488. За тэгээд гачуурт хийлгэж салахгүйгээр латинаар бичээд Facebook руу н орох боломжтой. Ер нь бол гачууртын их аманд та хаусанд яг уулын бэлд, уулын баг оройд ирч гэдэм үү? Их гоё өндөрлөг газар байлээ. Яг ингээд зургийг харахаар гоё газар юм байлээ. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ширхэгчлэн тунгааж, шижирлэн бүтээх сураатаар гачуурт хийл хамтран ажиллаж байгаа баярлалаа. За чи тэр өөрөө боллоо гэдээсээ үргэлжилсээр байгаа. За одоо битээр чинь нөгөө өшөөгөө авахд талаар ярьсан шүү дээ тий. За одоо над дээр асуулт нэрж байгаа юм шүү дээ тий. За харанхууд юу хийж зугаагаа гаргах вэ? Хөдөлгөөний дутагдалд орохгүй байх вэ? Би угаасаа тэнд уйдахгүй. Ерөөсө байнга л хөвтөж байгаа юм чи ширээн дороо. хөдөлгөөний дутагдалд орно штэ. No. Үгүй штэ. Ширээ байрлалтай болох гэж байгаа юм уу? Гү. За унаха уул байрлалаас ширээ байрлал руу орлоо. Нар байхгүй ч нарыг мэдрээ. Нарыг мэдэрлээ дараа нь ядарлаа хүүхэд байрлал. Америкас залуу ирлээ ковбой байрлал руу орлоо. За унаха доги стайл руу шилжээрээ. Ковбой байрлалд орлоо. За Ийхүү дорны 474 байрлал хизээш намайг уйдаахгүй бэлээ. За мигаар явлаа. Тэмээ байрлал. Мега нөгөө дэлгүүр дотор байгаа штэ. Оюутлах болоо ясна те. Чи тэмээ байрлал гэж мэдэх үү? Чи одоо дэлгүүр дотроо л байсаар байгаа шүү. Тавилгын дэлгүүр дотроо. Би яагаад тавилгын дэлгүүрийг сонгосон гэж бодож байна. Тэр хүн тэр ширээнд ороо. Би тэд 1000 орон дотор байж тэр. За чи яа. Нар байрлал руу гэж чи. Харацаа байрлал. Дараагийн орноос барын ирвэс байрлал руу шилжлээ. Өсрөн шилжлээ. Би тэгэхээр ерөөсөө өөдөхгүй байна. Оюу толгоон итгээд зөрөөд өсрлээ. Хүн төрлөختний түүхэнд хамгийн хизээч уйдаж байгаагүй биеийн жилээ маш сайн гаргах
ам дасгал Би ч шүү. бас тэндээс орны чанараас шалтгаан яваад байгаа шүү. Тийм штэ тийм. Матраасны чанар хяхарж ийн үү хяхахгүй. Ер нь бол тэ нэг л аюул байгаа шүү дээ. Төөрчхүл олдохгүй. Яг үнэ, Хамгийн яг аюултай үнэ. Тийм ойлгохын залуу юу? Ер нь Зүрээд өсрээд идэв. тэгэл тийм л нэг аюул байгаа. Ер нь хамгийн том аюул бол тэр шүү дээ. Хайра, Юу ч оти чи аль орон дээр байна? Гэхдээ одоо Аюул толгой. Билэг одоо ширээн ороо ингээд нөгөө ширээн мэрийгээ мөргөөд ингээд зовж байхад би бол биеийн жилээ гаргая гэ бассейндаас хэлье. Одоо саундаа сууя. Одоо караоке орох цаг гэдэг ингээд явчихна. Миний зүуд нэг аюул байна. Хэрэг чи бассейндээ живчгүүл чамайг олж чадахгүй. Чи одоо тасан харангууд ямар үгсэн атсны караоке яриад байдаг. Чи чинь Тийм орж явсаар хагаад хар шолхоосон юм байна. Уусууд ямар ч асуудалгүй заяа. хар биржгэр чамба. Усад байсараа гад. Үгүй. Ус тэгээ дээрэс нь саундаа суугаад амар олон суугаад Зарж байгаа үстэй. Чи бүрхөө халзан харч юм байсан чи одоо хар шолхоос халзан харч юм баа. За өшөө урд яваад ах юм байна. Чи тэгээд нөгөө энэ хоёрыг хийж байгаа юм хийхгүй. Дорны Тэг барай. амт өөрөө мөрөө байгаа штэ. Би уг тэгэж. Наа чи ямар Чанцаа байгаа үстэй. чанцаатай юу? Биш ээ. Аргунтай гэлээ, аргунтай гэж байна. Гэхдээ би болохоор уг нь ингэсэн байхгүй юу? Юм яриад За. тэгээд гой амрах үедээ амарцлаа л гэсэн. Заавал юм хийх гээд байгаа юм. Өө чи тэгээд ер нь Энэ бүр хатсан борц шиг болоод байна. хатсан борч шиг хорж исэн харч болоод гадаг. Ус саунд байхад юу гэж Та тэгээд дорны байрлалаар чигшгүй одоо та усанд ороод Нэмэргүй. Чи одоо ямар усны гүн чи уука юу? бас тийм хүн хэрэгтэй байсан юм байна те. Мэдээж тийм штэ. Тэр чи би яах гэж тэр Японоос хүүхэн олж ирж байгаа юм чи. Гадны хүн гадаадаас хэл ус олон хэлтэй хүнээс хэл сурын мөрөө гэж бодсон. Бүр баларсан юм. Йоо за болоорой танд одоо шигшилгүй чимба болох юм шүү дээ та одоо. Та нар Чимботыг яг юм хүүхчиг гэж бодож байна нөө. No. Миний ах тэгээд үхчихсэн ч боловсруулаа эзэмсээр л гэх юм. Манай эндээс төвшөө ангараг яга гарч ирчээд одоо би хүчээр сүмд орж ирж байгаа. Энэ гороо ингээд байд юм. Энэ хүн чинь цагтаа хар азраг нэртэй явсан. Одоо чивэрээ тэгээд ханаас тийм. Ястаа тэгээд уулт сууж байгаа юм шиг. Амьдралын хүнийг хонь болгосон. Апракт байж байгаа Челсид очсон. Дидээ дөрөг баг гэдэг хүнийг нэг хар азраг гэдэг байлаа. Саунд ороод За Солонгост байж байгаад Монголд ирээд МЖ-аар орсон. Чемпаг бас хар азраг гэдэг байлаа гэж. Хар азраг байлаа. Хар хатсан хонь болсон. Толгойсон чигшилгүй чимба. За би яа гэж би За. ястаа өдөн гэж байхгүй заяа. За. Гэрлээ маань хоёр янтангаас аргамж уйчаад нөгөө Япон хүүхний чинь бүслэгээр нь уйж өгөөд за тойродгүйгээд тэгэл. Өө нөгөө мөн хүүхний чинь тойролоод тэр бүдэрч очих юм байхгүй. Зүгээр тэр миний тал дээр янтаа гацлагтаа тойроод өстэй нөгөө зилээ тойроод гэдэг шиг гүйж өгөө. Тэгээ би үнэхээр муухай бодолтой надад шал өөрөөр ойлгож. Чихэллээ бодлоо. Тэгээд яа тэгэж тэгээд Танд ядаж тэгээд тойродгүй хүүхэн ч алах шүү дээ. тэгээ өөрөө бас нэг остой тэр чи гэрээсээ тавихгүй тул өөрөө нэг остой. Тэгээд нөгөө гүйж байгаа хүүхнийг барьж авах гэдэг тийм оролдоо зарлаа. Хоёулахтай юу. Бариад авах юм бол за 10 байрлал руу шилжээ. Би уудаад байгаа юм бол бас дунд нь ороо үзэж шээ. Аль нь вэ? Таагараа гэхгүй. Тэгээд таны төрөд авах биш ээ. Биш байла. Андуурлаа. Айтайхан битээ тавьшиг баа. Тэгээд Тэг чимба амар өөртөө байна. Би ихлээр дугуйн хоёрыг бас сонгосон шүү дээ. Та яаж игээ гүү штэ. Чи л өөрөө нэг яаж гэлээ нэг хэлээд. за яа Чемпагийн өөдрөтөд дүүржээ. Чемпад сонгогдоод сонголтгүй очсон чанцаа айгүй зүг байхгүй. Яадаг ч Би хамт түрүү бодсон чинь нөгөө хоёулаа ягаа ковидээр бас байж үзсэн шүү дээ. Би энийг бас бодсон байхгүй. Ажиг яваа явчихвал бас болох юм байна. Ажаалт хоёр уу? Тий бит хоёр чи юу хоёр ихнэр энэ тоглох юм гаргаад. тийм шүү дээ. Манай хоёр чинь имлэгттэй солиор болсон шүү дээ. Тэг тоггүй байх юм бол 14 хоног шүү дээ. Та яасан? Код юу юу? Ажихын тойролгүй гэдсэн. Энэ хоёр ковидын үеэр хамт нэг имлэгт нэг тас дэтэл айгүй дотн болж байгаа. Тэгээд энэ хоёр хараа. Би Өөдөө ингээд өөдөө. энэ хоёрыг чи би эргэсэн штэ. Хоёроо гэсэн чи хоёулаа амар нэг цогноосоо цоггооч. Чи тийшээ харц ганцхан цогтой байхгүй. Хоёулаа халааттай юу ч хийж ийсэн. Тэгээд тэр өштэй манай өрөөнд нэг хоёр бацаан байдаг.
Тэр хоёр өстө манай хоёрыг удаанаг нэг байхгүй. Үнэн зугаат. Одоо манайхан санал асуулганд хариулах цаг ярьсан. За та ийм нөхцөл байдалд орвол яах вэ те? Яг саяны нөхцөл байдал шүү дээ, тийм ээ. За Аад нь ёстой юу ч хийж чадахгүй байсаар өгөх бах. Бэд нь яаж ийж тэмцээд урт амьдрахыг хичээнэ. Бэд нь хин нэгнийг бараадаад хийгснийг нь хийгээл амьдрна. Гэд нь ойр хавийн нүхтийг цуглуулад омгийн толгойлогч болно гинэ. За мега яах юм? Ойр хавийн хүмүүсийг сонгоод омгийн тоглохч болно. Ай баахан нэг Хоёр дахь яаж ийж тэмцээд урт амьдрахыг хичээнэ гэдэг. Хогчис гацаарч. Яг наадхад зүгээр сонгоод наад чи ямар ч тийм хөгжил цэнгэл байхгүй. Зүгээр л урт амьдрна. Зүгээр л урт амьдрна. боловсрол Хөгжил цэнгэл байхгүй тийм. За Нэг бодовсралтай хатсан хорж исэн өвгөн л болох байхгүй. за анжиг яах юм? Мега яана гэж Омгийн тэр толгойлогч нөгөө тавилгын дэлгүүрийн баахан бацаануудыг цуглуулаад омгийн толгойлогч болсон байна. Би бас омгийн толгойлогч болно. За би бас омгийн толгойлогч. Би бас омгийн толгойлогч Нэг л болно. хамгийн хамгаалж болдгоо юм уу? Бүгдийг нь. Хүүш эн чи бидний Бидний сонголт. сонголт. нэг өдөр орж ичээ самрах гээд нэг. Нэг л байна. Омгийн толгойлогч болно. Хаагур хоорондоо зодлоо боо юм. За. Гэрлээ чи нэг омог толгойлоод би нэг омгол толгойлоод. Одоо ингээд гуруула 3 омгийн толгойлогч болчихлоо шүү дээ. За Одоо юу нэвтрүүлгээс бас өмнө аль гоё сайн омгийн толгойч өгөх. Манай минийгийн талд хүн байхгүй. За санд асуулгын дүн гарсан. Яг одоо манай нэвтрүүлгийг 404 хүн үзэж байна. Санд асуулганд 265 хүн оролцсон байна. За та ийм нөхцөл байдалд орвол яах вэ? Аад нь ёстой юу ч хийж чадахгүй байсаар өөхөх байх гэд ямар амьдралын тэмцэлгүй 24 бэ? 24 хүн байна. 14%. За яаж ийж тэмцээд урт амьдрахыг хичээнэ гэд манай Чимбаттай хамт байна штэ тийм ээ. Нийтдээ Тэр олуулаа шүү. тийм байна. 177 хүн байна. 46%. 46%. За хин нэгнийг бараадаад хийхснийг нь хийгээд л амьдрна гэд иш хөөрхийн бас нэг 17 хүн байна. 10%. За тэгээд ойр хавийн нүхтийг цуглуулад омгийн толгойлогч болно гэсэн бадрангу хүмүүс бид гурыг нэмээд 52 хүн буюу 30% байна. За ингээд анх удаа нэвтрүүлэгт орж ирээд санал асуулгын ялагч болсон Чимбаттай баяр хүргье. Би энэ наад би ч үзэхгүй. Өдөр ховчихгүй амьдрах болтгой. Би энэ наад би ч үзэхгүй. Яг тэр анх орж ирсэн Чимба санал асуулгын төрүүлээ. Минийгийн талын нэг хүнтэй омгийн ахлагч. За. За энэ үрээд 2025 оны 4-р сарын 3-ны пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг радион 3 дахь студиэс хөгжүүлэлтэй хөнгөн байцгааг сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Wellness-ийг Wellbear Shop-оос Wellbear Shop цэгмэн за мөн ширхэгчлэн тунгааж шижирлэн бүтээг сураатаагаар гачууртэл хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3